Сайдаа цаануу хүүхдүүдээ та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Дээдийн бичиг үзэж байгаа сурагчдаа гэрийн даалгавраа эдгдээс эцэг эхчүүд маань тусад байгаад маш их баярлаж байгаа. За телевизээрээс үзэж байгаа хичээлээсээ холбоо тодорхой нэг хасгыг багш нь батлан заяа. За бүгдээ дэвтэр намаагаа багштайгаа хамт хичээлээ хамтдаа бэлтцгээе. Ямар бодлогоо холбоо бодлогоо гэхвээ. За бүгдээ намаагаа хичээлээ бэлдсэн байх. За бүгдээ багшийнхаа энэ дүрсийг за энэ дүрс маань бүтэн дүрс байгаа учраас нэг дүрс. За дараагийн дүрс маань дөрөв байгаа нэг хэсгийг бодсон байна. За тэгвэл бид нар яаж бодож за тэгвэл яг гэдгсэн байна. За нэг бүтэн дүрсийг нэг гэсэн таваар гэсэн. За дараагийн дөрөв хэсэг болоод нэгийг бодсон учраас дөрөвний нэг гэж бичсэн байна. За тэгвэл бүгдээ холбоо тодорхой ямар утгатай бүхэл тоон дээр тодорхой тоон нэг холбоо тодорхой үүснэ. За тэгвэл бүгдээ багшийнхаа эцнийг бүгдээ хараад тэгээд үздэсгэн зүг байна уу гэдгийг шалгая. За тэгвэл нэг бүтэн бодсон дүрсийг нэг ингэсэн байна. За дугуй дүрсийг дөрөв хэсэг байгаа нэгийг бодсон байна. За тэгвэл дөрөвний нэг гэж. За өдөр ирчиж байгаа дэвтэрээ. За бүгдээ дараах тасгалыг уншаад хичээрээ. За нэгэн 3 бөгөөд 5-ны 3 хоёрд нь 1 бөгөөд 5-ны 2 гурав нь 6 бөгөөд 8-ны 5 4 5 бөгөөд 8-ны 3. За миний хүүхдүүд дэвтэр дээр бүгдээ хичээрээ. За энэ хамт дэвтэр дээр бичсэнийг багштайгаа тулгаж үзээрэй. За бүгдээ уншия. 3 бөгөөд 5-ны 3. За 1 бөгөөд 5-ны 2. За 6 бөгөөд 8-ны 5. За 5 бөгөөд 8-ны 3. За тэгвэл бүгдээ дараа тасгалыг уншаад бичсэн чинь одоо бүгдээ нэмэх үйлдэлээр за 3 бөгөөд 5-ны 3 дээр нэмхэн 1 бөгөөд 5-ны 2. За бүгдээ бүхэл тоон дээр бүхэл тоон. За тэгвэл 3 дээр нэг нэмээ 4. За хоёр хэлэх учраас 5 хүртүр 3 дээр нэмхэн 2 хүртүр нь 3 дээр 2 нэмхэн 5. За 6 бөгөөд 8-ны 5-аас хасдаг нь 5 бөгөөд 8-ны 3. За бүгдээ хамтдаа бодъё. За 6-ээс 5-ыг хасгал гэдэг. 1 бөгөөд за хуурмын гэдэг нь за хүртүр нь 5-аас 3-ыг хасдаг гэдэг. За бүгдээ дэвтэр дээр бүгд гэрдэж аваа. За
За нэгдүгээр дэвтэр дээр 4 бүхэл 5-ны 1-ээр 3 бүхэл 5-ны 2 тэнцвэрийг өдөрт дэвтэр дээр бодъё. За нэг дэвтэр дээр бодороо. За 3 бүхэл 6-ны 5-аас 2 бүхэл 6-ны 4-ийг гас. За өдөрт дэвтэр дээр за нэгдүгээр багшийнхаа бодсон тоо дэвтэр дээр бичсэн тоотойгоо багшийнхаа бодсон тоо дээрээ харьцуулж үзье. За тэгвэл 4 бүхэл 5-ны 1-ээр 3 бүхэл 5-ны 2-ыг нэмээд хэд гарсан бэ? За 7 бүхэл 5-ны 3. За 3 бүхэл 6-ны 5-аас 2 бүхэл 6-ны 4-ийг гасгал 1 бүхэл 6-ны нэг гарч. За бүгдээр дэвтэр дээр зөв хийсэн байна. За номны хуудас 66-ны номер 359-ийн багш танад бодож үзүүлье. Өмнө багшийнхаа бодсон тоотой адилхан байгаа учраас багш нь шум заасан тоо бодож багш нь за бүгдээ за энэ бүхэл тоо тавтай 2 бүхлийн нэмсэн. За тэгвэл бодорхой за тэгвэл бүхэл тандар бүхэл тоо 5 дээр 2 нэмэх юм уу? За дото тэгвэл 6-ны 5. За тэгвэл 362-ийн век бодож үзье. 2 бүхэл 4-ний 3-аас хастаг нь 4 бүхэл 4-ний 3 тэнцүү. За бүхэл танаас 2 бүхэл тавай. За тэгвэл бид нар яг 2 за 2 бүхэл тэгвэл 4-ний 3 бичих учраас 2 бүхэл. За бүгдээрээ бидэнхэд дэвтэр дээрээ хэвдэж аваарай. За багшийн гэрийн даалгавар сум заасан 539-ийн 2 362-ийг 2 гэртээ бодож ирээрэй. За гэртээ 359-ийн явж 362-ийн яа гэж багштай сонгуулаарай. За бүгдээ өдөр бүр ичдэг сайтай амин гэмтэй хоол идэл даалгавраа байнгын дэмжиж байгаарай. Багштай хамт хичээл дэвтэрт орсон шав настаа баярлалаа.